За энэ хилцээрийн асуудлыг оны ихэнд хилцчихсэн. Тэгэхээр тэр үед бас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж санаа бодлоо илэрхийлж исэн. Тэгэхээр хүнсний хувьсгал гээд зарим нэг чухал одоо хүнсний бүтээгдэхүүнд өөрсдөө хийдэг болё гэдэг бодлогоор дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүд ч гэсэн олон зээл авсан. Тэгээ үйлдвэрүүдэд дөнгөж нээж байгаа. Тэг яг одоо яг энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд бас дахиад эрсдэлтэй хэвээрээ байна гэсэн одоо асуудлууд байгаад байна л да. Тэгэхээр инхээр сайдаас яг одоо энэ хүнсний хувьсгалд хамрагдаад энэ том зээл авсан аж ахуйн нэгжүүд ямар аж ахуйн нэгжүүдийн хувьд бол нэлээд эрсдэлтэй иймэрхүү дүр зурагтай өрсөлдөөний одоо илүү орчинд орохоор ийм байна. Тэр талаар нэг бас мэдээлэл хийж өгөөч. Хоёрдугаарт нь гол одоо экспортын бүтээгдэхүүн маань махан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэтэй холбогдол одоо бид нар Оросын холбооны улсад ямар хэмжээний үнийн дүнгээрээ одоо махан бүтээгдэхүүн экспортлж байна. 3 жилийн дараа гэхэд хэдийг экспортлдог болохоор байгаа тоог бас зүгээр та протокол үлдээх үүднээс багцаа тоо хэлж өгөөч. Дээр нь махан бүтээгдэхүүн дээр 20 цэртэй холбоотой бэлтгэл ажлууд нэлээд байгаа. Тэгэхээр яг манай талаас яг энэ шууд одоо шилбэл энэ гэрээ сойрхон батлагдахаар экспортлтно гэж бас хүмүүс бодож иж магадгүй. Тэгэхээр 20 цэртэй холбогдлолтой ямар одоо бэлтгэл ажлууд бид нэр одоо хийх ёстой вэ? Тэр нь ямар хугацаанд хийхээр төлөвлөж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. 3 дугаарт нь энэ түрүүн лавж ерөнхийлөгчийн бас ярьсан энэ төлбөр тооцоотой холбоотой асуудал байна. Одоо бид нэр бензин шатхууныхаа төлбөрийг арай хийж одоо зохицуулж хийж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо худалдаа хийхээр аж ахуйн нэгжүүд маань төлбөр тооцоогоо яаж авахар төсөөлж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Баярлалаа. За инхээр сайд хариулъя. За бид энэ хилцээртэй холбоотойгоор хүнс үдэ аж ахуйн үйлдвэрийн салбар дотоод хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр дүн унгахгүй үднээс бид нар 23 нэр төрлийн бараан дээр асуудал тавьж маргаан үсгсэн. Тэгээ хилцээр явцад 8 нэр төрлийн бараан дээр бид хилцээрээс хасуулсан. За энэ маань бидний дотооддоо хийж байсан нөгөө хүнсний хувьсгалын хүрээнд байсан дотооддоо тарьдаг ургуулдаг үйлдвэрлэж байгаа шингэн сүү, өтгөрүүлсэн сүү, шар сүү, зүцхий, даршилсан ногоо, сонгон, төмс, ловон, манжин гэх мэтийн энэ 8 бараагаа хасуулсан. За 11 бараан дээр нь харилцсан буулт хийсэн. Одоо жишээлбэл одоо нэлээд асуудал болж байсан дотоодын нийт хэрэглээний 90% хүртэл хангаж байгаа өндгөн дээр бид нар 90 сая ширхэг хүртэлийг ийм квоттойгоор нэвтрүүлэх, бусд нь бол татврын босготой хязгаарлалттай байхаар ингэж тохирсон. За энийг хийхэд бол бас өндөг үйлдвэрлэгчдийн холбоотойгоо хамтарч бид нар энэ хамт бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. За улаан хатуун зөөлөн улаан буудаан дээр жилдээ нэг 50,000 тонн хүртэл бол квота авна. Бусдыг бол тарифын татврын одоо хязгаарлалтайгаар нэвтрүүлэн гэдэг дээрээ тохирч бас нэг тодорхой хэмжээний буултууд хийгдсэн. За шар айрган дээр манай 25% одоо татврын босгохтой бол энэ дээрээ тохиролцоод бид нар 1875 дээр тохирсон. За цагаан архин дээр бол 40% босхийг бид нар 30% болгож тодорхой хэмжээ буулт хийж ингээд тохирсон. За тохирч чадаагүй 4 бараа үлдсэн. Йогурт, амтж жигнэмэг, өрмөнцөр, эрдэс тус гэсэн 4 төрөл дээр бол бид нар хамгаалах ажил. Энэ бол чадаагүй буюу энэ бол татврын одоо татвартайгаар Монгол улс нэвтрэхээр болсон. За ийм мэтэр үндсэндээ гол ажлуудынхаа ард гарсан. Гол хүнсний хувьсгал Атрын 4-р аян цагаан алтны хүрээнд хийж байгаа дэмжиж байгаа салбаруудаа хамгаалтаа хийсэн. Хамгаалтын зохицуул дээр нэрэн тохирсон. Жишээл гişүү хөндөд байгаа дээр тамхины асуудал дээр ихэд бид нэр онцгой албан дотороор дотоод зохицуултаа хийнэ гэдэг зүйлүүд байгаа. Нөгөө талаас дэлхийн худалдааны байгууллага гişүү орны дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу бид нар хамгаалтын арга хэмжээнд авах хэрэгтэй бол харилцан тохиролцсон. Бидэнд боломж их гарах байхаа л гэж илүү. Яагаад гэвэл энэ нийт гарч байгаа барааны 95% нь бараг 97% нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт байгаа. Энэ хэрэгжүүлсэн том бодлого хөтөлбөрийнхөө үр дүнг л одоо зах зээлд сорно л гэсэн үг шүү дээ.
Буюу бидэнд байгаа түүхийд нь хямд байгаа бидний үйлдвэрлэж байгаа манай аж үйлдвэрлэлийн гол цууруулсан хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарынхаа бүтээгдэхүүний зах зээлийг тэлнэ гэдэг л одоо бодлого. За махан бүтээгдэхүүн дээр ямар нэгэн чанар стандартын хүндрэл үүсэхгүй 20 цэрийн хэлцээрүүд портфолиудыг үндсэндээ байгуулсан хоёр талын эрх бүхий байгууллагууд юу яриха нэлээд сайн тохирсон. Ялангуяа мал эмнэлгийн байгууллага хооронд харилцаа их сайн. Уран хамгааллын байгууллага хоорондын харилцаанууд, гэрээнүүд үндсэндээ хийгдсэн. Хийх ажлууд нь нэлээд тохирчихсон. За ялангуяа мал махны экспортоор вакцинжуулалтын ажил их чухал. Өнгөрсөн бас нэг 3 жилийн хугацаанд энэ мал эмнэлгийн салбарт их хурлаас дэмжлэг үзүүлсэн үр дүнд бидний нөгөө вакцинжуулалтын хүрээ тоо нэлээд сайн нэмэгдсэн. Энэ маань өөрөө экспортыг өдөх гол суур болсон. За энэ бодлогоо бид үргэлжлүүлээ явахад бол боломж бол нэлээд өндөр байна. За тэгээд яг махан бүтээгдэхүүний экспортын тоог хэлээхээр саяны уулзалтаар бол 50,000 тонныг нэмж одоо байнга урт хугацаанд гэрээ хийж тогтмол нийлүүлэлтийг авах болцоотой байна. Шаардлагатай бай, дотоодын хэрэглээ үүсэж байна гэдгээс Оросын холбооны тал мэдгэж хэллээ. Төлбөр дээр холбоотой 1 минут нэмээд авчээ. 1 минут нэмж өгье. Бол 367 бараан дээр л тохиролт хийсэн. Ямар нэгэн худалдааны нөхцөл санхүүгийн асуудал дээр яваагүй. Гэхдээ мэдээж эрсдэл буюу эрсдэл үүснэ. Бид нар Орос улсын улсаас импортлоо шат туслах материалтай холбоотой бүх төлбөр тооцоог ямар нэгэн хориггүйгээр хийж чадж байгаа. За энд бол 5 гишүүн орон байгаа. 5 гишүүн орон гэдэг маань өөрөө бас бидний төлбөр тооцоог бусад бараан дээр хийх боломжийг нэлээд өргөдөх баха. Энд бол зохион байгуулалт арга хэмжээ аваад байна. Нэгэнт манайх худалдааны тэнцэл алдагдaltaй бид дандаа бэлэн валютаар төлбөр төлж байгаа тул бид бус нийлүүлж байгаа бараагаа аль болох нэмэх, эргээ тооцоо хийхэд бол аль ч хэлбэрийг бид нэр тооцох орон зай нэлээд байгаа. Эндрийн 4-р микрофон. Ажлын хэсэг хариулна. За баярлалаа. Инх төвшин гишүүн буюу ерөнхийлөгчийн асуултанд хариулъя. Энэ 2023 оны байдлаар бол бид 46.9 тонн мах экспортлсон. Нийт үн бол 171.8 сая $1 болж байсан. Үүнд Оросын холбооны улс руу 1.9 сая $1, Казахстан улс руу 3.1 сая $, Киргиз улс руу 0.1 сая $, Армени улс руу 0.1 сая $, байгаа экспортлсон. Болохоор За наадах улсууд руу чинь ерөнхийдөө бол махан бүтээгдэхүүн явж байгаа. тэгж байгаа. Мах сүүдийн үед бол бараг гараагүй. Кыргызстан руу харин гарсан байж магадгүй. Оросын холбооны улс руу бол ерөнхийдөө махан бүтээгдэхүүн явж байгаа. 1000 гаруй тонн адууны махны 5,000 тонн адууны махны квотава тэрнээс өөдөө гаргаж чадаагүй. Тийм учраас энэ одоо энэ юунаас болж байгаа нөхдөр ерөөсөө хэтэрхий их өндөр тарифтай болж өргөлвөл өхрийн махандар 50%, адуу хонь ямааны махандар 18% тарифтай учраас экспорт ерөөсөө явахгүй байгаа. Энэ тэглэсний үр дүнд уламжлалт зах зээл илүү сайжирна гэсэн ийм төлөв харагдаж байгаа. Махан бүтээгдэхүүн дээр бас 18% татвартай байдаг шүү дээ. За гайлын мэдээ өнөө бараагаар нь кодолж ангилсан. Их 56. За эндрийн 3-р микрофон. За инх төвшин гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол махны бүтээгдэхүүн 10-аад улс руу энэ 2025 онд импортлсон байна. Тодорхой мэдээллүүдийг танд албан бичгээр гаргаж өгье гэж бодож байна. Тодорхой точны мэдээлэл гаргахад энэ сүлжээний асуудлаас болоод гацлаа. Тэгээд гаргаж өгөөд танд бичгээр гаргаж өгье. За болооны бэсэн гишүүн асуулт